За шинэ жил төхөж байна. Баярын ширээний хоолны санаа өгөх бичлэгүүд маань үргэлжилж байна. Энэ удаа Оросын алдарс Слобода брендийн манайцтай хамтран өөрийн хамгийн дуртай соус болон шинэ жилийн ширээг тань чимэх маш гоё амттай салаатны жорийг хуваалцах гэж байна. Слобода манайд нь жинхэнэ өндөг ашиглаж хийдэг цөөн хідэн брэндүүдийн нэг гэсэн. Хэрвээ та мах шарж идэж байгаа бол миний энэ соусыг бас нэг туршаад үзээрэй. За манайд болон Солонгосын ногоон өнгөтэй самжаан гэдэг амтлагчийг ижил хэмжээгээр хийн. Дээр нь бага зэргийн алюминий сироп болон халуун жинжүүг хэрчиж хийгээд хутгах юм бол ямар ч шарсан махтай тохирох маш гоё амттай соус бэлэн болно. За одоо цөмөрийн шинэ жилийнхэн салаатыг хий. За эдгээр ногоонуудыг чанаж болгох хэрэгтэй. Хүрэн манжин, лууван, төмөөс, дахианы чээж мах, өндөг зэргийг болгоод хөргснийхаа дараа зорж жижиглэнэ. За тэгээд бүх орцоо сайхан жижиглээд ингээд тус тусын савнд хийгээд бэлдчих юм бол хоол хийгэж гэсэн урамтай шүү. За одоо хүнсний скотчийг сайн дэлгэж тавиад хүрэн манжингаа эхлээд жигд тарааж хэлбэрт оруулна. За тэгээд дараа нь том гялгар уутан дотор майонезаа хийх хэрэгтэй. Энэ майонезаа дараа нь гоё ингээд цацаж түрхэх юм. Ийм гоё өтгөн майонез байна. За нөгөө гялгаруутныхаа үзүүрийг боломжоор маш жижигэн хэрчгсээ тэгжээж илнэрэн гарна. Ногоон дээр майонезаа түрхээд жигд тараагаад давс перцээр амталж өгнө. Яг энэ процессоо луун, шарсан өндөг гэх дараалалаар давтаж өгөх ёстой. За тэгээд баг зэргийн хошхыг жижиг хэрчээд гоё тараагаад өгвөл бүр гоё амттай болдог. За үргэлжлүүлээд төмөөс дахианы чээж махаа бас тавиад хүнсний скотчоор ороож болгоомжтой хэлбэрт оруулна. За тэгээ хөрөгчөнд 2-оос дээш цаг байлгах юм бол гоё ийм гоё бэхжээд гараад ирдэг. За үүнийг гоё майонез болон гоёнд анараар гоё ингээд чимгэлж өгөх ёстой. Юуны төлөө баярын ширээний салаад билээ те. За тэгээд ингээх шаардлагагүй зүгээр бүгднгийн сайхан холиод идсэн ч маш гоё амттай салаад болдог. Би бүр талхан дээр төрөхөд иддэг гээл бод. За дараа нь бас нэг гоё соус зааж өгнө. Өмнө бас нэг та хэд хэлжсэн. 3-2-1 гэсэн зарчим байгаа те. Майонезнаас 3, кетчупнаас 2, үртэй гişнээс 1-ийг хийгээд тойлох юм бол бургер юм уу сэндвич дээр дөхөж идэхэд тохиромжтой гоё соус болдог. За машинцсан үхрээ махыг гоё хэлбэрт оруулаад тарааж өгөх ёстой. Маха аягаар дарж хонхор хэлбэртэй болгоод давс перц тэгээ нөө бэлдсэн соусаа нэмэн бүрхэж өгнө. За одоо дээр нь тавих ногоогоо жижиглэнэ. За улаан помидор ингээ гоё нимгэн зүсчгээр тавихад ч гэсэн гоё урамтай байдаг. Дарсан өргөж тэмхээ бас жижиглсэн болвол бургерний махан дээрээ ногоогоо жиг тарааж өгнө. Моцарелла болон чеддер бэсэлхийг холиод дээр нь тавиад Бямбагийн дуртай бүргэрний бясалгыг бас нэг хуудсыг тавьчих. За ингээд шарах шүгэнд зөвхөн доороос нь халаах байдлаар 20 минут болгоно. За тэр хооронд бүргэрний талхаа цэцгийн тосонд шарыг ингэж гоё шаржгануур болгоод соус түрхэх юм бол шалчидгүй. За мах маань бэлэн болсон байна. Яг таарч байна хараа. Нөгөө том махч ингээд агшаад яг талхан дээгээ таарчлаа. Вау, тасархаа. За ингээд хоолоо идэхэд бэлэн боллоо. Бимба, хоолндоо. Эхлээд бүргэр зэ. Энэ нөгөө King Ming гэдэг бүргэр үгүй юу? Энэ болохоор салаад. Шинэ жилийн агуулмжтай юм гацуур модны хэлбэртэй юм. Харин бүр торт юм биш үү? Ваа, ийм бүтээлч үү? Шинэ жилөөрөө ингэж хийгээрэй гэж санаа өгч байгаа. Баярлаа манай. Тэлээ. Вау. Жинхэнэ махаа бөмбөгдсөн, бясалгай бөмбөгдсөн байна. Ийм нэлээд амтлахгүй байна. Бүр айгүй гоё амтай. Энд маатай. Энд хамгийн гоё юм махан бас айгүй гоё хадах юм. Соусан дай болоо нэг юм гоё ингэж зөөлөн гэх юм амар их ороод. Соус олон дахан дээр л дүрхтэй шүү дээ. Тэгэхгүйс ингээ махаа хонхор болгоод дотор нь дахиад нэг соус хийцээ байхгүй. Тэгээ юм гоё юм болоо. Тэгээд илүү сүнслэг байгаа гэсэн. Энэ идэхэд хайрна уу юу? Энэ бол яг торт уусна. Тийм ээ. Оо янжаа. Салаад уу? Гор торт авахгүй ингээд зүгээр торт хийчмээр юм шүү. Тийм үү? Энэ ба. Бүрэн мань хэвээр гоё. За энэ бол бүр төгс. Бүр 100%. Энийг бол ингээд бүр бүгдийн. Энэ бүр ингээд бүгдийн итгэнэ. Би угаасаа бүрэн мань салаад нэг дуртай байхгүй юу? Тэг ингэж хийхээр бүр гоё юм байна. Усаа.
За баярлаа. Манай хүн баяраар бүр арай л олон хоолны өрөнд орох гээд байна.